Өдрийн цагаар харамжид эзэхтэй харин шөнөдөө хотын хамгийн аюултай хүсний алуурчин. Гэтэл сэтгүүлч нөхөн түүнийг барихаар улайран мөрдөж эхэлбэл яах вэ? Сайн мэцхан уу, өнөөдөр та бүхэндээ A Bona Fide Killer цувралын эхний хэсгийг товчлон хүргэж байна. Киноны үйл явдал 2011 оны шинэ жилийн үдшээр эхэлдэг. Гол дүрийн охин маань гудамжаар гав ганцаараа гэр бүлээрээ баярлан алхах хүмүүсийг харан зүрх зүсэм гунигтай алхаж явах бөгөөд энэ дүр зураг түүнд ямар их ганцаардаж байгааг нь мэдрүүлдэг. Тэрээр гэрлэн чимэглэлтэй гацуур модны өмнө зогсоод гэр бүлгүй болсон хувь тавиландаа гуниглан байх үед гинтхэн нэгэн үл таних хүн түхэж ирдэг. Тэр хүний хэн болох, юу гэж хэлж байгаа нь бидэнд сонсогддоггүй. Охин гэртээ буцаж ирэхэд түүнийг аав нь хүлээж байх бөгөөд охинд бэлэг сар байж өнгөрсөн 7 жилийн турш орхиж явсандаа буруутайгаа хүлээн зөвшөөрдөг. Тэрээр өнгөрсөн хугацаанд охиндоо харгас хандаж байсан бүхнийхээ төлөө уучлал гуйдаг. Гэвч охин аавынхаа уух гэж байсан хундагтайг амсахаас өмнө сэмхэн асуудаг бөгөөд учир нь тэр дотор өхүүлэх хор хийсэн байдаг. Үүнийхээ дараа тэрээр огтхонж сандарсан шинжгүй маш тайвнаар уух зүйл бэлдэж өгдөг. Аав нь шоронд өнгөрүүлсэн жилүүдийнхээ тухай өдөр бүр өөрийгөө буруутгаж байсан талаараа ярих боловч түүний яриа гинтхэн айдас хүрэн байдлаар эргэдэг. Тэрээр үнэхээр их харамсаж явдаг нэг зүйл байгааг хэлэхэд охин түүнийг үнэхээр гимшиж байна даа гэж боддог. Гэтэл тэрээр маш хүйтнээр би чамайг аль эртэл алах байсан юм гэж хэлээд охиныхаа амийг таслахаар уулгалан дайрдаг. Охин хамаг байдлаараа эсэргүүцэн тэмцэлдэх боловч аавынхаа хүчийг яагаад ч дийлдэггүй. Аав нь охиныг яг алахын даваан дээр хаа холоос сум шингэрэн ирж түүнийг онож унгаадаг. Аав нь тэр дороо үхтхийн унаж, охин сандран очиж шалгаад үнэхээр үхснийг нь баттай мэддэг. Энэ үедээ тэрээр холоос ажиглан зогсох нэгэн эмэгтэйг олж харан араас нь гүүх боловч тэнд очиход хинч байдаггүй бөгөөд нууцлаг алуурчны үлдээс нь цорын ганц зүйл нь зул сарын минь гэж бичсэн зурвас байдаг. Охин гинтхэн саяхан гацуур модны хажууд таарсан хүнийг сандаг бөгөөд тэр хүн бол Бона байсан юм. Бона охины барьж авсан цүнхнээс ойр дотны хин нэг нь үхэх гэж байгааг аль хэдийн анзаарсан байдаг. Тиймдээч тэрээр охинд зүгээр л тэр шөнөдөө цонхоо онгорхой гэрлээ асаалттай үлдээгээрэй гэж захиад өөрийнхөө хэн болохыг нууцлан үлдээсэн байдаг. Даалгавраа амжилттай биелүүлснийхээ дараа ч Боно охиныг холоос ажилан зогсох бөгөөд охин тэндээ маш удаан уйлам үлддэг. Үүнээс хойш 15 жил өнгөрч Бона одоо тис өөр амьдралаар амьдрах болдог. Тэрээр гэр бүлтэй болж Жиа гэдэг охинтой болсон бөгөөд нэгэн өглөө охиноо сургуульд нь явуулахаар сэрээж буйгаар үйл явдал үргэлжилдэг. Түүний нөхөр Тэсон санис түүч хийдэг бөгөөд тэд хоёулаа ажилдаа явхаар зэлдэг. Архаас нь өмнө нөхөр нь маргааш тэдний хурмилсан ойн өдөр гэдгийг сануулж эртхэн ирж хамтдаа тэмдэглэхий амладаг. Боно охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр явах замд нэгэн болгоомжгүй жолооч маш аюултайгаар урдуур нь дайран орж ирдэг. Энэ үед Боно охиноо айлгахгүй хичээн тэрхүү машины усын дугаарыг чимээгүйх нь цээжлээд авдаг. Сургууль дээр ирэхэд бусад ээжүүд бөөгнөр нь зогсож, бусдын гэр бүлийг ажиглан ардуур нь ховж яцгаах бөгөөд Боно Жиатай салах ёс хиймэлц хид хідэн ээж түүнийг ойролцоо кафед өглөөний кофе уухыг уурдаг. Тэнд бусад эцэг эхчүүдийн талаар хов бадсаар цагийг өнгөрүүлэх бөгөөд хүүхдээ буруу хүмүүжүүлж байна гэж бодсон хүмүүсээ шоолон инээлдэцгэнэ. Кофе авахаар явах үедээ Боно нэгэн жаахан хүүрөө халуун кофе асгарах гэж байгааг олж хардаг. Өөр хинч түүнийг анзаахгүй бөгөөд тэрээр юу болох шахсныг хин нэгнийг анзаарахаас ч өмнө нүд ирэмхийн зуур хүүг аварч амждаг. Ингээд тэр кофегоо барин буцаж ирээд ярианд дахин нэгддэг. Ээжүүд хүүхэд асрах чөлөөний талаар, мөн ажилдаа иргэн орохоос өмнө хүүхдээ өсгөхөд энэ нь хэрхэн тусалсан талаар ярилцаж эхэлдэг. Боно тэдэнд хүүхэд асрах чөлөө нь өнөөдөр албан ёсоор дуусаж, маргааш ажилдаа орох эхний өдөр гэдгээ хэлдэг. Тэд гайхаж чөлөө нь хэр удаан үргэлжилсэнийг асуухад тэрээр 3 жил гэж хариулдаг. Энэ нь ээжүүдэд түүнийг төрийн жирийн нэг албан хаарч гэж бодоход хүргэх боловч Боно үүнийг үгүйсгэж зүгээр л нэг жижиг компанид ажилдаг гэдгээ тайлбарладаг. Яг энэ үед Тэсон руу нэгэн хүнээс толсон цагт уушийн газарт уулзахыг хүссэн зурвас ирдэг. Тэрээр анх төлөвлөсний дагуу гадаад руу явахын оронд чиглэлээ өөрчлөн тийшээрээ явдаг.
Энэ хооронд Бона хадам ээжээсээ дуудлага хүлээн авах бөгөөд хадам ээж нь ойролцоо жижигхэн зоогийн газар ажиллалт юм. Тэрээр хадам ээж рүүгээ явах бөгөөд хадам ээж нь Тесэнд өгж явуулахаар өөрийн гараар дарсан ногоо бэлдсэн байдаг. Бона талархал илэрхийлээд зоогийн газарт нь туслахыг санал болгодог. Хадам ээж нь ч дуртайя зөвшөөрч Бонаг ногоо хэрчүүлэхээр үлдээгээд өөрөө гадаа жүүс унгаа амарч суудаг. Өдөлгүй нэг хөршин ирж хадам ээжт нь ойролцоох өөр нэг зоогийн газар түрээс нь нэмэгдснээс болоод хаагдсан тухай дуулгадаг. Тэрээр сул чөлөөтэй болсон тэр байрыг авах талаар түрээслэгчтэй ярилцахыг санал болгох бөгөөд бүр Бонагаар туслуулах талаалж дурддаг. Гэвч хадам ээж нь бэрдээ хизээж сайн байгаагүй бөгөөд Бонаг зөв болгосон харилцаа зааж өгөх гэр бүлгүй өссөн гэж үздэг. Бонаг дотор ажиллаж байх үед утас руу нь ойролцоох дэлгүүрт хяндрал зарласан тухай зурвас ирдэг. Тэрээр үүнийг хармагцаа жирийн нэг хоол хийх арга барилаас холд авсан гайхалтай хурд хутга эзэмших төгс чадвараар ногоог нүд ирмхийн зуур хэрчиж дуусгадаг. Хадам ээж болон хөш хоёр дотогш орж ирээд бүх ногоог дээд амжилт тогтоохоор богино хугацаанд яг л мэргэжлийн хүн шиг төгс хэрчсэнийг хараад үнэхээр их гайхширдаг. Үүний дараа Бона хямдвартай бараа авахаар дэлгүүр рүү явдаг. Тэнд очиод ахлах ажилтнуудын нэг нь шинэ ажилтнанд бэлгийн дарамт үзүүлж байгааг олж хардаг. Тэрээр түүнийг хэсэг зуур чимээгүйхэн ажиллах бөгөөд дараа нь хэний ч анхаарлыг татахгүйгээр түүн рүү дайрдаг. Хяналтын камерын харалхан өнцгүүдийг маш чадварлагаар ашиглан нэг л үхлийн цохилт хийж түүнийг шалан дээр унгаадаг. Аварсан залуу ажилтнаас нь өөр хэн ч түүнийг энэ бүхнийг хийсэн гэдгийг мэддэггүй. Хожим нь Тесн Бона руу оройтох нь маргааш хүртэл харж амжихгүй гэсэн зурвас явуулдаг. Тэрээр уушийн газарт олж уулзах ёстой хүнээ хайх боловч нөгөө хүн нь аль хэдийн машинтайгаа яваад өгснийг олж мэддэг. Тесн тэр даруй таксинд сууж араас нь хөөх боловч мөрдөж байх явцад нөгөө хүний машин гинтхэн дэлбэрдэг. Тесн сүрсэн машин руу гүйж очин түргэн тусламж дуудаж хохирогчдод туслахыг оролддог. Үүнийхээ хажуугаар зургийг дарж амждаг. Энэ бүхнийг жинхэнэ алуурчин холоос чимээгүйхэн ажиглан зогсож байдаг. Маргааш өглөө нь Бонагийн ажилдаа орох эхний өдөр. Тэрээр Жиаг сургуульд нь хүргэж өгөөд багш нарт нь өөрөө дахиж ирж авч чадахгүй болсон тул өнөөдрөөс эхлэн асрагч нь ирж авч байх болно гэдгийг хэлдэг. Ажил руугаа явах замдаа тэрээр дэлбэрсэн машины талаарх мэдээг сонсдог. Тесн түүнд яг тэр замаар явж байгаагаа хэлсэн байсан тул энэ мэдээ түүний анхаарлыг шууд татдаг. Зурвасуудаа шалгахад Тесноос оройтож ирсэндээ дахин уучлалт гуйсан зурвас ирсэн байдаг. Үүний дараахан тэрээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний компанийнхаа ажилд хүрэлцэн ирдэг. Ажлынх нь түүнийг халуун дотноор хүлээн авах бөгөөд ясангуяа урд нь түүний туслах байсан ч одоо албан тушаалгасан Кай илүүтэй баярлана. Тэрээр нэгэн цагт компанийнхаа хамгийн шилдэг борлуулагчдын нэг байсан тул бусад ажилтнууд ч түүнийг буцаж ирсэнд маш их баярлцгаадаг. Энэ үед Тесн сонины газартаа буцаж ирэх бөгөөд редактортойгоо уулзмарч уушийн газар дахь мэдээлэгчээс нь доотлого ирнэ. Мэдээлэгч өнгөрсөн шөнийн явдлаас хойш тэр хавь тэр чигтээ эмх замраагүй байдалд орсон талаар дуулгаад дахиж түүнтэй холбоо барихгүй гэдгээ хатуу мэдэгдснээр Тесн өөрийгөө маш ноцтой асуудалд хутгаснаа ухаардаг. Уцаа таслахын өмнөхөн Тесн бараа тараагчийн талаар асуухад мэдээлэгч түүнийг Тесоныг яваад удаагүй байхад буцаж ирсэн гэдгийг хэлдэг. Дэлбэрсэн машин дотор уг нь тэр тараагч байх ёстой байсан тул Тесн гайхан бодлох бөгөөд тухайн үед тэр хүний хурцны зөвхөн нэг хэсгийг л зурвасхан харж амжсан тул хэн гэдгийг нь баттай таниагүй байснаа гинт сандаг. Тэрээр редактор дээрээ очин дэлбэрэлтийн талаар сурвалжлах зөвшөөрөлт хүсэх боловч редактор татгалзана. Гэсэн ч Тесн энэ бол гарцаагүй аллах байсан юм шүү дээ хэмээн зүтгэсээр байсан тул редактор түүнийг яагаад ингэж их итгэлтэй байгааг нь ойлгохоор өрөөнөөс дагуулж гарan бусдаас зайдуу тусдаа ярилцдаг. Энэ хооронд Бонагийн ажлын хүн түүнээс нэгэн үйлчлүүлэгчтэй хийх чухал уулзалтыг хариуцаж авахыг хүсдэг. Кай түүнд уулзалтын хавтаст хэргийг өгч бүх зүйл аль хэдийн бэлэн болсон гэдгийг дуулгана. Үйлчлүүлэгчийн мэдээллийг шалгасны дараа Боно охиноо сургуулиас нь авах цаг гаргахын тулд уулзалтыг өдрийн цаг руу шилжүүлэхийг хүсэх бөгөөд бүгд ямар ч эсэргүүцэлгүйгээр шууд л зөвшөөрч үйлчлүүлэгчид шин цагийн хуваарийг мэдэгддэг. Үүнтэй зэрэгцэн Тесн мэдээлэгчийнхээ хэлсэн үгсийн талаар бодлого шорон барилгаас гарч явна. Тэрээр хохирогчийн хэн болохыг мэдсэн ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр энэ нь осол байсан уу?
эсвэл аллах байсан уу гэдг нь эцэл нь тогтоогдоогүй байгааг ухаардаг. Энэ үед түүнд нэгэн санаа төрж, Пусан дахь хүрээлэнд биечлэн очиж, энэ хэргийг өөрөө мөрдөхөөр шийднэ. Харин энэ үед Бона уулзалт руугаа явах бөгөөд түүний ажилдаг ахуйн хэрэглээний компани нь үнэн хэрэгтээ хамаагүй илүү аюултай нууц байгууллагын халахалж төдий зүйл болох нь удалгүй тодорхой болдог. Түүнийг замд явах туршид багийнхан нь холбооны хэрэгслээр дагаж, эргэн тойронд нь юу болж байгааг алхам тутамд нь хянсаар байдаг. Тэрээр нэгэн сүмдэр ирдэг. Үйлчлүүлэгч дээвэр дээр хүлээж байгаа гэх боловч түүнийг дээвэр дээр гарахад тэнд хинч байдаггүй. Чихвчээр нь Кай маш тайвнаар хойд талынхаа сандал дээр суу гэж хэлэхэд Бона уг тохиог шууд л ойлгох бөгөөд сандлын доор түүний зэвсэг нуугдсан байдаг. Тэрээр дурантай буугаа угсарч даалгавраа биелүүлэхэд бэлтгэдэг. Үйлчлүүлэгч гэж нэрлээд байсан хүн нь үнэн хэрэгтээ түүний устгах ёстой байсан юм. Бона маш холын зайнаас үнэхээр гайхалтай мэргэн буучийн ур чадвараа ашиглан байг алдаа мадаггүй онилдог. Тэрээр түүнийг яг л жинхэнэ мэрэгжлийн алуурчны түвшинд устгаж алхана. Түүний гоц ур чадварыг багийнхан нь бүхэлдээ биширцгээдэг. Үүний дараа удирдагч нь Тесоны нүдэн дээр дэлбэрэлтэд өртөж, амиа алдсан хохирогчид хэлж байсан яг тэр үгийг давтан хэлэх нь энэ хоёр хэргийг хоорондоо маш гүнзгий, сэжиг бүхий холбоотойг илтгэдэг. Даалгавраа амжилттай дуусгасны дараа Боно охиноо авахаар сургууль руу явна. Түүнийг гэртээ ирэхэд Тесон аль хэдийн ирчихсэн байх бөгөөд Боногийн ажилдаа орсон эхний өдөр л эхнэртэй тусах ёстой байснаа умартан оройтож ирсэндээ байн уучлалт гуйдаг. Эхлээд Боно түүнийг үл тоох бөгөөд Тесон эхнэрээ хэтэрхий их уурлаад гадаа хонуулах үе гэхээс сандарч эхэлдэг. Гэвч Боно түүгээр хэсэг тоглосны эцэст уужилж дотогш оруулна. Түүнийг оройн хоолой бэлдэж байх үед удирдагчаас нь дахин нэг даалгавар өгсөн зурвас ирдэг. Боно шууд л татгалзах бөгөөд үүнийхээ оронд өөрт нь аллахын бүх арга техникийг зааж өгсөн хуучин хамтрагч дээрээ очихоор гардаг. Тэр эмэгтэй одоо тэтгэвртэй гарсан бөгөөд цэцгийн дэлгүүр ажиллаулдаг юм. Түүнийг ямархуу байгааг асууж мэдсэний дараа тэтгэврт гарсан алуурчин эмэгтэй Боногоос Тесонод хизээ нэгэн цагт үннийг хэлэх эсхийг нь асуудаг. Боно бүх зүйлийг игчлэх тэр өдөр хаач байсан юм бэ дээ хэмээн чимээгүйхэн хариулдаг. Тэрээр бодолд дарагцсаар барлаа цэцэг барин тэндээс гарч явна. Тэрээр Тесонын өөрийнх нь сайн мэдэх тэрхүү харанхуй ертөнцөөс тис өөр эгэл жирийн амьдралаар амьдардаг байсан болохоор нь л түүнд дурласнаа эргэн сандаг. Хэрвээ түүнийг үнэндээ хэн болохыг мэдчих юм бол Тесон өөрийг нь хизээж хүлээж авч чадахгүй гэдэгт тэр бат итгэдэг. Ингээд тэдний анх танилцж байсан тэр өдөр нүднээ харагдана. Тесон бараг л тэр даруйдаа түүнд сайн гэдгээ бас гэрлэхийг хүсэж байгаагаа хүлээж байсан юм. Тэрээр Боногийн жинхэнэ нэр хэн байх нь эсвэл өнгөрсөн амьдралд нь юу байсан нь түүнд огтхон ч хамаагүй гэдгийг хэлж байсан байдаг. Боно мөн цэцгийн дэлгүүрийн эзэн эмэгтэй түүнийг өнчин хүүхдийн асрах газраас авч үсгсэн гэдгийг дурсан сандаг. Тэр эмэгтэй л Бонод алуурчин болоход хэрэгтэй бүхнийг зааж сургасан хэдий ч нэг л өдөр Боно энэ бүх амьдралаасаа залхаж эцэслэхээр шийдсэн байдаг. Тэрээр яг амиа хорлохын даваан дээр Тесон гинт гарч ирэн түүнийг зогсоох бөгөөд яг тэр мөчөөс эхлэн тэдний харилцаа эхэлж багаар бие биедээ дасаж эхэлцгээдэг. Маргааш нь Тесон Кингфишер хэмээн алдаршсан цоврал алуурчин хотод буцаж ирж эхнэрээ хүнөөсөнсөн хэрэгээрээ зард гарсан нэгэн эрийг хүнөөсөн тухай шуурхай мэдээд олж хардаг. Энэ мэдээг дуулмагцаа Тесон гэр бүлийнхнийхээ төлөө маш ихээр санаа зорж эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн Боно руу нэгэн үл таних дугаараас гэр бүлийнхэн зургийг илгээсэндэг. Зурвас илгээгч түүнийг цаг үргэлж ажиглаж байсан бөгөөд аллах үйлдэх үед нь дээвэр дээр байхыг нь харсан гэдгээ дуулгах нь түүний жинхэнэ дүр төрх аль хэдийн илчлэгдсэнийг батлах ажээ. Энэ үед мөрдөгч Жин хэргийн газарт ирж мөрдөгөө эхлүүлдэг. Харин Боно өдөр бүр хийдэгшгээ биеийн тамирын зааланд бэлтгэлээ хийж байх бөгөөд өөрийгөө өрөвдөх сэтгэлгүйгээр тултлан шахаж хүний санаанд багтамгүй асар их хүч чадлыг гаргаж байгаа нь харагдана. Хэргийн газарт буцаад очивол мөрдөгч Жин хохирогчийг шалгаж буудуулж өгсөн болохыг нь баталгаажуулдаг. Тэрээр хохирогчийн хэн болохыг асууж лавлахад талигаачийг Хуан гэдэг болохыг олж мэднэ.
Хуан эхнэрийнхээ даатгалын мөнгийг авахын тулд түүнийг хөнөөсөн хэрэгээр 3 жил шоронд суугаад саяхан суллагдсан байдаг. Ийм ноцтой хэрэг хийчээд ийм богино ял авсанд Жин маш их тайхширна. Гэтэл хамтан зүтгэгч нь Хуан маш сайн өмгөөлөгч хүсэлж, аллахын хэрэгээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болгож хөнгөрүүлж чадсан талаар тайлбарлаж өгдөг. Тэд хэргийн газрыг үргэлжлүүлэн нэгжих явцдаа Филиппи рүү нисэх онгоцны тасалбар олдог бөгөөд энэ нь хав нь алагдахаасаа өмнө улсаас оргин зайлах гэж байсныг батдаг. Мөрдөгч Жин сумыг олсныхаа дараа хаанаас бууцныг нь мөшгөн сүмийн дээвэр дээрээс буудсан болохыг нь тогтооно. Тэрээр тийшээгээ очиж дээврийг маш нямбайлан шалгах бөгөөд туслахтаа ойролцоох хяналтын камеруудын бичлэгийг цуглуулахыг даалгадаг. Хэдийгээр алуурчин хэн болохоо нуухийн тулд бичлэгүүдийг аль хэдийн устгасан байх гэж дотроо хардаж байсан ч тэр ингэж шийддэг. Хэргийн газрыг шалгаж дууссаныхаа дараа Жин энэхүү аллага нь уран жилийн өмнө ор сургагүй алга болсон зөвхөн гэмт хэрэгтнүүд болон муу нэрээрээ зард гарсан хүмүүсийг бай болгодог байсан тэр л алуурчны гарын үсэгтээ яг тохирч байна гэдэгт бүрэн итгэдэг. Олон нийт тэрхүү алуурчныг Kingfisher хэмээн мэдтiim. Маргааш нь Бонагийн хилцээний дарга ажилдаа явах замдаа настай эмэгтэйгээс ногоо худдаж аваад компани дээрээ ирдэг. Түүнийг барилга руу орох үед өөр нэг багийн ахлах хурж ирнэ. Тэдний баг бүх хилцүүд дундаас хамгийн сүүлийн байранд орсонд нь бавхуурхаж эхэлнэ. Тэр хүн түүнд ажилчиддаа хамаагүй хатуу хандахыг зөвлөдөг. Үүний дараахан Бонагийн багийнхан ч эрсгэнэ. Дарга нь Бонагаас багийнхнаа үргэлжлүүлэн анхаарч халамжилж явахыг аминчлан гуйх бөгөөд учир нь тэр л ганцаараа ажилдаа үргэлж бүрэн төвлөрч чаддаг нэгэн байдаг. Энэ үед Тэ сон сонины газартаа ирж нууц камер суйрлуулсан цагаа гаргаж ирээд бичлэгүүдээ шалгадаг. Дараа нь тэр дэлбэрэлтэд өртөж амиа ардсан хохирогчийн талаар нийтлэл бичих бөгөөд тэр хүн хар тамхины 8 зэрэг олон гэмт хэрэгт орооцолдож явсан хуучин гэмт хэрэгтэн байсныг ихчилдэг. Гисэн хэдий ч цагдаа нар түүнийг хизээж баривчилж чадаагүй байдаг бөгөөд албан ёсны тайланд уг хэргийг золгүй осол байсан гэж бичсэн хэдий ч Тэсон үүнийг алуурчин дэлбэрэлтийг санаатаагаар осол мэт харагдуулахын тулд хэргийн газрыг зориуд өөрчилсөн гэж бат итгэдэг. Ажлынх нь нэг хүн түүнээс ямар нэгэн муу зүйл тохиолдохоос өмнө ялангуяа Kingfisher-ыг эргэж ирсэн гэх цуурхал тархаад байгаа энэ үед уг хэрэгээс хол байхыг зөвлөдөг. Удалгүй дахин нэг мэдээ гарч ирнэ. Kingfisher Jiaгийн сургуулийн ойролцоо дахин нэг аллаг үйлдсэн бөгөөд энэ мэдээ хаа сайгүй тархдаг. Цэцгийн дэлгүүрийн эзэн хүртэл энэ мэдээг дуулаад Бонаг эцэст нь нэг юм ажилдаа эргээд оржээ гэдгийг ухааран нүүрэндээ инээмсэглэр тодруулна. Мэдээлэлээс үзвэл Kingfisher нь 2010 оноос хойш нийт 93 хүний амьд хүрсэн бөгөөд хохирогч бүр нь өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байсан гэмт хэрэгтнүүд байдаг аж. Хожим нь Тэсонын редактор түүнд маш чухал даалгавар өгнө. Тэрээр Тэсоныг Kingfisher-ийн хэргийг мөрдөөсэй гэж хүсэх боловч Тэсон өөр хэрэг дээр төвлөрч байгаагаа хэлээд үүнээс шууд татгалздаг. Гэвч редактор Тэсоныг энэ хэрэг дээр ажиллаж чадах хамгийн шилдэг сурвалжлагч нь гэж бат итгэж байсан тул хийхийг шаардсаар байх боловч Тэсон дахин татгалзаад өрөөнөөс шууд л гараад явчихдаг. Тэрээр тэр даруй мөрдөгч Жин рүү залгах боловч Жин утсаа авдаггүй. Учир нь яг энэ үед Жин цагдаагийн хэлцээр даргатайгаа уулзаж байдаг. Дарга нь түүнд Kingfisher эргэж ирсэн гэх мэдээ аль хэдийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудын чихэнд хүрсэн талаар дуулгах бөгөөд алуурчин аллагаа үргэлжлүүлэхийн тулд тэдний хотыг цонгосонд бүгд л түгшүүртэй байгааг хэлдэг. Хэдийгээр Жин онц хүнд гэмт хэрэг мөрдөх тал дээр онцгой мэргэсэн нэгэн боловч энэхүү даалгавар нь бараг л бүтэхгүй зүйл гэдгийг хүн бүр мэдэж байсан ч дарга нь түүнд Kingfisher-ыг нин даруй баривчлах хатуу тушаал буулгадаг. Уулзалтын дараа Жин туслахтаа хяналтын камерын бүх бичлэгийг олж ирэхийг даалгах боловч бүх бичлэгүүд тэр байтугай ойролцоо байсан машинуудын хяналтын камерын бичлэг хүртэл бүгд устгагдсан гэдэг хариуг сонсдог. Иймд Жин туслахтаа Kingfisher-ийн хуучин хэрэг бүрийг дахин нэг бүрчлэн шалгахыг тушаагаад маргааш нь хэргийн газар дээр уулзгаар тохирогддог. Энэ хооронд Бонагийн ажлынх нь түүнийг хүүхэд асрах чөлөөтэй маш удаан байсан болохоор ур чадвар нь муудсан байх вэ гэж санаа зовж байсан ч тэрээр Жиаг төрүүлсэн хэдий ч өмнөгшгээл чадварлаг хിവэрэ байгааг олж харан байхцгаадаг. Кай түүнийг өмгөөлөн Бонагийн зөвхөн анхаарал нь л баг зэрэг сарнисан мэт харагдаж байсан хэмээн тайлбарладаг. Яг энэ үед Бона өрөөнөөсөө барагтаал бол гардаггүй багийнхаа мэдээллийн мэргэжилтэнтэй уулзна.
Тэр хүн Бонад өмнөх загвараасаа хамаагүй хөнгөн, илүү наривчлалтай бөгөөд маш их сайжруулалт хийгдсэн цоо шин зэвсгийг танилцуулдаг. Дэрж түүнийг зэвсгээ туршиж үзэж амжаагүй байтал Жиагийн сургуулиас дуудлага ирэх бөгөөд Бона шууд л бүх зүйлээ орхиод сандрангүйж барна. Үүнийг харсан Кай Жиа бол Бонагийн сандарч твдэх цорын ганц шалтгаан нь бөгөөд өмнөх даалгаврынхаа үеэр охиндоо хэтэрхий их санаа зовсноосоо болоод өөрийнхөө нэрийн хуудас болсон багийг зүүхээ хүртэл мартсан байсан талаар ярьдаг. Хожим нь Бона Жиатай уртсаар ярьсаар офис руу орж ирнэ. Тэрээр охиноо тайвшруулан ээжигээ очтол унттал нь зөөлнөөр бүүгийн дуу дуулж өгөх бөгөөд оффист байсан бүх хүмүүс энэ дүр зургийг хараад нүдэндээ ч итгэж яддаг. Тэд бүгдийн айдас хүйдэс давтуулдал цуутай алуурчин Кингфишер хүүхэддээ ийм халуун дулаан инхлий зөөлөн ханддаг гэдэгт итгэж чадахгүй байлаа. Үүний дараа мөрдөгч Жин Тэсонтой зоогийн газар дугалдаж хэргийн талаар ярилцсан. Жин хамгийн сүүлд гарсан аллага нь гигэн цагаан өдрөөр бүр хамаагүй холын зайнаас үлдэгдсэн гэх хоёр зүйлээс бусдаар бол бүх нарийн ширийн зүйлс нь Кингфишерийн өмнөх аллагуудтай яг таг тохирч байгааг тайлбарладаг. Мөн бүх нотлох баримтууд цуграл алуурчин Кингфишер рүү чиглэж байгааг ч хэлнэ. Түүнчлэн мөрдөгчд хэргийн газраас нэг нь юр бусын зүйл олсон нь хүүхдүүдийн дунд алдартай тоглоомын лого байсан талаар Жин дэлгэрдэг. Шүүх эмнэлгийн лаборатори уг лого дээр ямар ч хурууны хээ байхгүйг баталсан бөгөөд энэ нь хаанаас ч унсан байж болно гэсэн үг байв. Үүнийг сонсмогцоо Тэсэн алуурчин магадгүй бага насны хүүхэдтэй байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрдэг. Уулзалтынхаа дараа Тэсэн ажлаа тарсны дараа Бонатай уулзаж тэд хамтдаа ээжийнхээ зоогийн газар руу явцгаадаг. Тэнд байх үед ээж нь Бонатай одоо ч гэсэн таагүй харьцаар байгааг Тэсэн анзаарах бөгөөд Бона түүнийг маргаан үүсгэхээс нь өмнө чимээгүйх нь зогсоодог. Хожим нь Тэсоны дүү бүхэл зоогийн газрууд үнээ нэмж байхад ээжийнх нь л ганцаараа үнээ нэмээгүйг онцлон хэлдэг. Тэрээр үүнийг хачирхалтай гэж бодогч бас үүгээрээ бахархаж байгаагаа нуудаггүй. Гэтэл хооллож байх үедээ Тэсэн яг нөгөө хэргийн газраас олдсон хүүхдийн тоглоомын логоны дүрс Бонагийн гар дээр наалттай байхыг олж хардаг. Тэсэн тэр даруй мөрдөгч Жиний хэлсэн үгийг санах бөгөөд яг энэ үед хэн нэгэн үл таних этгээд Бонаг нууцаар ажиглаж байдаг. Тэрхүү нууцлаг хүнд Бонагийн гэрлэхээс өмнөх үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх амьдралынх нь талаарх маш нарийн мэдээллүүд бүгд байдаг. Маргааш өглөө нь Бона яг тэр зургуудыг гэрийнхээ хаалган дээр наасан байхыг олж хардаг. Тэрээр хэн нэгэн өөрийг нь мөрдөж байгааг бас түүнийг алдарт Кингфишер гэдгийг аль хэдийн мэдчихсэн болохыг шууд л ухаардаг. Энэ үед компани дээр нэгэн шинэ ажилтан багт нэгдэн орж ирдэг. Тэрээр дотогш орох замдаа багийн мэдээллийн мэргэжилтэнтэй таарах бөгөөд тэр хүн түүнд чимээгүйхэн тусалж офис руу оруулж өгнө. Үүнтэй зэрэгцэн Тэсэн хар тамхи тараагчийн хэрэг албан ёсоор хаагдаж золгүй осол байсан гэж бүртгэгдсэнийг олж мэддэг. Шинэ ажилтныг багийн бусад гишүүдтэй танилцуулна. Түүнд Тайг мэдээллийн мэргэжилтэн бөгөөд тэдний зэвсгийг зохион бүтээх ажлыг хариуцдаг хүн гэдгийг тайлбарлаж өгөх бөгөөд хинч түүний өрөө рүү орох дургүй байдаг аж. Түүнчлэн Тай бол хар тамхи тараагчийн машиныг дэлбэлсэн гол хүн байв. Дараа нь тэд багийнхаа эмнэлгийн мэргэжилтнийг танилцуулах бөгөөд түүний гол ур чадвар нь ямар ч алхахыг гадны нөлөөгүй ердийн үхэл мэт харагдуулах явдал юм. Тэрээр мөн дэлбэрэлт болсон өдөр жолоочийг машинаас нь холдуулах үүргийг хүлээж байсан байдаг. Харин энэ үед Кай хяналтын камеруудыг хакердаж бүхэл бүтэн газар нутгийг хянах ажлыг хариуцсан ажиллаж байжээ. Эцэст нь захирал өөрийгөө танилцуулна. Түүний жинхэнэ дүр нь 3 дугаар борлуулалтын багийн ахлах Ким бөгөөд харин жинхэнэ үүрэг нь ажиллагаа бүрийг төлөвлөж бай болгох хүмүүсийг цонгох явдал байдаг. Мөрдөгч Жинтэй уцаар ярьсныхаа дараа Тэсэн хар тамхи тараагчийн үхлийг ямар ч алхахын уул мөр үлдээхгүйгээр яг л золгүй осол мэт харагдуулахаар маш нарийн төлөвсөн байсныг олж мэддэг. Жин түүнд дахиж өөрөөр заллахгүй байхыг хатуу сануулах бөгөөд одоо хууль сахиулах бүх байгууллагууд зөвхөн Кингфишерийн хэрэгтэл хамаг анхаарлаа хандуулж байгаа тул хар тамхи тараагчийн хэрэг хэний ч сонирхлыг татхаа борьсон гэдгийг хэлдэг. Үүний дараахан шинэ ажилтан эцэст нь Бонатай нүүр тулан уулздаг. Тэрээр Бона Кингфишер гэдгийг аль хэдийн мэдэх бөгөөд түүнийг биширч буйгаа огтхон ч нууж чадалгүй маш их баяртайгаар мэдчилнэ.
Тэрээр өөрийгөө багийнханд танилцуулаад гол мэрэгшил нь лабораторийн шинжилгээгээр ч илрүүлэх боломжгүй онцгой хор гаргаж авах гэдгээ тайлбарладаг. Тиймдээж түүнийг хүн бүрд уух зүйлд тарааж өгөхөд бусад нь өөрийн эрэхгүй амьдралдаж эхэлдэг. Агцхүү Боно л огтхонч санаа зовсон шинжгүй, өөрт оногдсноо ямар ч эргэлзээгүйгээр тайван ууж орхино. Түүний энэ үйлдэл шинэ ажилтны урмыг илт хугалдаг. Тэр оройн Хёныг багт нэгдсэнийг тохиолдуулан компаниас оройн зоог зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээний үеэр Хён биеэс ямар ч ус мөр үлдээхгүйгээр бүрэн устдаг. Аллаг үйлдэхэд хамгийн төгс зэвсэг болж чадах маш хүчтэй үххийн аюулд хор бүтээснээ маш бардам байдлаар бусдад зарладаг. Кай түүнээс яагаад ийм өндөр ур чадвартай байж ганцаараа ажиллахын оронд байгууллагад эсэх босныг нь асуухад тэрээр зүгээр л буцааж түлэх ёстой өртөө юм а хэмээн торчхон хариулдаг. Хожим нь Боно охин Жиаруугаа залгаж зүгээр байгаа эсхийг нь мэдхээр гадаж гарах бөгөөд Хён түүнийг чимээгүйхэн дагаж галдаг. Тэрээр Боногийн охинтойгоо ямар их хайр халамжаар халуун дулаан ярилцаж байгааг нь ажиглан зогсоно. Боног уцаар яаж дуусмагц Хён түүн рүү дөхөж очоод домогт Кингфишерт нууц амьдрал байдаг байх нэ. Чамшир домог болсон хүнд энэ огтхон ч зохихгүй юм гэж хэлдэг. Боно хариуд нь хүн бүр өөрийн хүссэн амьдралаа цонгож амьдрах хэрэгтэй гэж маш тайвнаар хариулах бөгөөд түүнийг цааш эргээд алхах гэтэл Хён дахин зогсоогоод "Хэрэв чи амьдрахынхаа хамгийн үн цэнтэй зүйлийн албал яах вэ?" гэж асуудаг. Боно ямар ч эргэлзээгүйгээр "Би тийм зүйл болохыг хизээж зөвшөөрөхгүй" гэж хариулна. Яг тэр шөнө Тэсон руу үл таних дугаараас Кингфишийн талаар мэдээлэл байгаа гэсэн зурвас ирдэг бөгөөд тэрээр мэдээлэгчтэй уулзахаар зоогийн газарт очдог боловч тэнд хинч ирдэггүй. Тэрээр уух зүйл захиалангаа хүлээсээр л байдаг. Энэ үед Боно Хёныг ажилдаа ирээгүйг дуулаад маш их гайхширна. Дөнгөж ажилд орсон 2 дахь өдрөө л чөлөө авсан нь Бонод ямар нэгэн зүйл буруу байгааг шууд мэдрүүлдэг. Тэрээр Тэсон руу залгах боловч утас нь дуудахгүй байх бөгөөд хэдхэн хормын дараа түүнд Тэсонын ухаангүй байгааг харуулсан зураг ирдэг. Яг энэ үед Кай Хёны хувийн хэргийг шалгаж байгаад түүний багт нэгдсэн жинхэнэ шалтгааныг нь олж мэдэн тэр даруй захирал Кимд дуулгадаг. Хён бол Боногийн 15 жилийн өмнө хүчирхийлэгч эцгийг нь хориосныхоо дараа аварж үлдсэн яг нөгөө охин байсан бөгөөд тэрээр Боногоос өшөөгөө авахын тулд энэхүү байгууллагад зориуд нэгдэн орсон байдаг. Боно үннийг мэдсэн даруйдаа зэвсэх хэрэгслээ маш хурдан цуглуулан ухсхийн арах бөгөөд Хёныг Тэсоныг алах гэж байгаа гэдэгт тэр бат итгэдэг. Боног очих үед Хён нөхрийг нь аварч чадах цорын ганц ерөндгийг артаа барьчихсан зогсож байдаг. Хён түүнд хэрэв Тэсон энэ ерөндгийг 1 цагийн дотор уухгүй бол үхнэ гэдгийг хэлнэ. Боно ийм нарийн төлөвсөн арга зайланд нь үнэхээр алмайрч айхснаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэр Хёныг бүр анхнаас нь л хэн болохыг нь таньсан байсан бөгөөд түүнээс эцгийнхээ үхлийн өшөөг авахаар үнэхээр эргэж ирсэн эсхийг нь асуудаг. Хёнийг хариулахын завдалгүй Боно шууд тэнд байсан маш их хэмжээний үхлийн хорыг ууж орхидог. Тэрээр хэний ч санаанд оромгүй үйлдэл хийж нөхрийнхөө хамтаар үххийг сонсдог. За эхний 2 анги энэ хүрээд дууслаа. Хэрвээ дараагийн ангийг үргэлжлүүлэн үзхийг хүсвэл комент хэсэгт сэтгэгдлээ үлдээж манай сувагт subscribe хийж дэмжээрэй. Өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзсэнд баярлалаа.